хоёр дахь мэдээлэлээ. Одоо илүү дэлгэрүүлж биеийн галбирын тухай галбирын тухай ярьж байгаа. Тэгэхээр одоо энэ хэсгээр бол илүү стрессийн талаар бас ярихаар бэлдсэн байгаа. За. Тэгэхээр түрүү хэлжсэн стресс бухимдал гэдэг зүйл маань хүнд одоо маш олон сөрөг одоо үр дагавартай байдаг. Тэгэхээр стресс яг яаж үүсдэг вэ те? Стрессийг бид нар юуг стресс гэж хүлээж авах вэ? Тэгэхээр гадаа одоо ингээд нийгэмдэр бухимдалч гэх юм уу бүх зүйлийг хүн хоёр хүн байлаа гэхэд нэг нь стрессээр хүлээж авч болно, нэг нь зүгээр энгийнээр хүлээж авч болно. Тэгэхээр тухайн хүн тэр нөхцөл зүйлийг, хүчин зүйлийг яаж хүлээж авах вэ гэдгээс стрессээр хүчин зүйл болох уугүй юу гэдэг хамаарч байна. За одоо жишээлбэл гадуур ингээд замын төгжрөл байж байгаа. Хоёр хүн байлаа гэхэд нэг нь энийг маш их бухимдалтайгаар хүлээж авч болно. Нэг нь зүгээр за энэ байдаг зүйл ингээд даваа гарчна гэдэг байдлаар өөрөө хандж болно. Тийм ээ. За тэгвэл стресс байдлаар хүлээж авч байгаа зүйл яаж юм гэхээр хүний төв одоо гипоталамус тийм гипоталамус гэж одоо тархинд очиж нөлөөлөөд тэр нь стрессээр хүчин зүйлс очиж одоо цохилт өгнө шүү дээ. Тэгэнгүүт адреналин кортикийн трофин одоо дааварж ялгардаг. За тэр нь цаашаа яваад ирэхээр бөөрийн дээд булчирхай гэдэг одоо булчирхаагаас кортизол гэдэг дааврыг ялгаруулчих. За их хэмжээгээр. За уг нь бол энэ кортизол гэдэг даавар бол тодорхой хэмжээний одоо хоногийн мөчлөгөөр их бага хэмжээгээр ингээ хүний бие бодод ялгарч идэг даавар. Энийг их ялгархыг л одоо стрессийн даавар гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ кортизол даавар бол өөрөө их олон төрлийн шидтэй даавар л та. За тэгэхээр яаж тэгвэл илүүдэл чинь үүсгээд юм гэхээр яг стресстэй холбоотой хүмүүс энэ таргалтын түрүү хэлбэр ирсэн тийм ээ хэвлийн хэсгээр илүү таргалж өгдөг. Тэрний гол зүйл юу гэхээр одоо бодисын солилцооны эрчимд оруулаад ирэхээр өөх үүсэлтийг бол эрчимжүүлж өгдөг. Тэгээд хэвлийн хэсгийн таргалт байна гэдэг маань мөчтөөрөө туранхай болчихдог. Тэрний гол зүйл юу гэхээр нөгөө кортизол даавар чинь мөчтийн булчингийн задралыг бас идэвхжүүлж өгч идэг. Тэгэхээр ер нь бол одоо ингээд хэвлийн хэсгүүд одоо энэ үе шатууд байна л да. Стрессийн одоо жишээлбэл гаралтай зүйл бол нэг өдөр үүсчихдэггүй. Хэсэг хугацаанд ингээд хүний амьдралаас ирж байгаа тэр зүйл болгон стресс гэж хүлээж авах юм бол биохими гурвал за нөгөө дааврын тогтолцоонд ингэж үүсэж яваад байдаг. За нөгөө дээр болохоор уургийн нийлэгчлийг энэ кортизол гэдэг даавар дарангуулчихдаг. Уургийн нийлэгчлийг дарангуулахаараа нөгөө бидний бие махбодын тамир тэнхээ дархлаа тогтолцоо маш их муугаар нөлөөлж байна. Ядраад, бухимдаад, стресстэй эхлэхээр хүн нөгөө дархлаа муудчихлаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэний цаад шалтгаан нөгөө кортизол даавар чинь л уургийн нийлэгчд буюу дархлаа тогтолцоонд орж идэг зүйлийг дарангуулдаг байна. Хоёрт нь бол бидний амьдралын хэм маяг нойрны одоо зохицуулахаа бид нар алдагдчихдаг зарим үед. Нойр солигдчихдаг. Тэр үед хүн тамиртаад эхэлдэг, ядардаг. Тэр зүйл маань бас л энэ кортизол даавартай холбоотой. Одоо энэ дээр авчин кортизол даавар маань өөрөө нэг үрлэл өглөөний хэсгүүдэд өдрийн турш хамгийн өндөр цэгтэй ялгарлан бие махбодоос ялгараад орой ихэд бууж идэг. Кортизол даавар буухад зөрүүлээд мелатонин буюу нойрны даавар гэж ярьдаг. Хүний яг нойрыг идэвхжүүлж өгч идэг. Энэ даавар ингээд одоо өсчээд энэ хоёрын эсрэг тесрэгийн үйлдэлээр хүний эрүүл одоо хоногийн одоо биохимил бол явж чаддаг байна л. Тэгэхээр нөгөө нойр солигдох гэх юм зүйлүүд үүсэд ажлын хэд одоо ачаал авч гэх юм. Энэ зүйлүүд үүсэд ирэхээр энэ хоёр нөгөө гэрлийн мэдрэмжээр явж идэг энэ даавар. Энэ даавруудын одоо байр солигдно гэсэн үг шүү дээ. Ялгаралт юм байна. Ингээд ирэхээр бас нөгөө сөрөг одоо гарч ирдэг даавруудын ялгарууд нь гарч ирэх гэсэн. Одоо ч нөгөө нэг нийгэм аймаг тийм хүнээс аявих олон цаг сэрүүн байхыг шаардаад их ажилтай байх шиг байна л да. Тэгээ хүмүүс яаж баг унтах уу гэд үзээд байдаг, янз бүрийн арга хэрэглээд байдаг, янз бүрийн юм ууж идээд, кофе мофе гэдэг юм. Тэгэхээр ер нь бол хүн баг унтах боломжгүй юм шүү. Ер нь бол хүн чинь байгалийн эрүүл байхын тулд тийм байгалийн тэгээд ямар сандал одоо 8 цаг унтаа. Одоо хэдүүд энэ дэр хугацааны явыг харъя л та. Жишээлбэл орой 6 9 цагийн үед 10 цагийн үед бол энэ кортизол даавар хамгийн доод хэмжээндээ хүрээд үрж явах үед мелатонин дааврын дээд хэмжээ явж байгаа. Тэгэхээр 10 цаг гэхэд хүн унтчих хэрэгтэй гэдэг гэж ерөөсөө учир нь энэ байна. Тэгээд буцаад өглөө 9 6 цаг гэхэд кортизол дааврын ялгарт нэлээд дээшээд ирж байгаа. Тэгэхэд мелатонин дааврын ялгарт нь буурч байгаа. Тэгэхээр 6 7 тий 10-аас унтаад орой өглөө 6 гэхэд босч явах юм бол хүний яг одоо биохимиэлээр хүний дотоод зохицуулга бол ингэж явагдаж байгаа байна. Тэгэхээр бид нар энэ зүйлийг жоохон гажуудуулчихад нөгөө дааврын механизм чинь гажаад эхэлнэ. Энийгээ дагаад маш олон сөрөг даавар. Эний нэг илэрлэл нь одоо бидний хэлж байгаа одоо таргалт гэдэг зүйл чинь удаан хугацаанд яваад ирэхээр хоол идлээ биохимийн процедур нь гажаад эхэлнэ шүү дээ.
Нөгөө эзэн зүйлээ чи өөх болгож хуургаад ирэх механизм одоо эндээс бас үүсэлтэй гарч ирж байна. Тэгээ нөгөө хүмүүс ч бас заримдаа стресстгээрээ зарим нь юм идэт байдаг чинь Тэгэхээр бас энэ кортизол давгч холбоотой идэх одоо дуурайшлыг бас нэмэгдүүлнэ. Тэгэхээр нөгөө уур биеийг зовооно гэж ярьдаг чинь бас цаад учир бол ерөөсөө энэ кортизол гэдэг юм даавартай шууд хамааралтай зүйл байдаг. Тэгэхээр энэ зүйлийг бид нэр яхахын тулд бол ерөөсөө л бие махбодыг одоо амьдралын хэм маягаар бид нэр зөв байх хэрэгтэй. Унтахтаа бид нэр зөв цагтаа унтаа, зөв цагтаас ирэх юм байна. Илчлэгээ зөв тооц сурах юм байна тий. Дасгал хөдөлгөөний тодорхой хэмжээний ингээд энэ зүйлийг бид нэр амьдралдаа хөвшүүлж чадах юм бол энэ нөгөө айхтар олон хэсэг хугацааны дараа гараад байгаа шинж тэмдгүүд өвчин болж хувираад байгаа зүйлүүдийг чинь бид нэр өмнө нь өрсөлдөн зогсоочих юм шүү дээ. Тэгэхээр бид нэр энийг мэдэхгүйгээс амьдралын маягаа өөр болгоод байгаа болохоор одоо хүний бие махбод чинь тэрний дэс чадахгүй л одоо эцсийн дүндээ эмгэг болж хувирч байгааг илэрлүүлдэг. Хоёул ингээд цаг ерөөхдөө бол дуусчихна. Гэхдээ одоо үлдсэн энэ хэсэг дээр хэлэх зүйл юу вэ? Тийм, ер нь бол за энэ дээр бас гарч ийн бамбай дааврын бас түрүүн бол хоёулаа бөөрийн дэд булчирхаагаас ялгардаг. Одоо кортизол даавартай холбоо гэсэн. Одоо бамбай булчирхаагаас бас ялгардаг дааврын дутамжтаас бас ийм тархалтын хэлбэрүүд бас үүсэж байна. Энэ тархалт бол арай өөр. Нэг үрлэл бол ингээд шовтон тархалх юм шүү дээ. Тэ? Хөвлөгөөрөө тархалх, чэйжсгээрээ тархалх, гоё эсгээр ерөнхийдөө ингээд тархалчдаг. Тэгэхээр бамбай булчирхааны даавар ихсгээд бид нар бамбай булчирхаа ихсгээд нөгөө одоо илүү туранхай төрийн даавар байж. Тэгэхээр бамбай булчирхааны даавар чи өөрөө тэнцвэрт байдлаар байх юм бол бид нэр эрүүл байгаад байна шүү дээ. Ихсчгээр бодис солилцоо хэд эрчимжүүлждэг. Агсчаараа бодис солилцоо эрчим болждаг. Эрчим болоод ирэхээр нөгөө илүү булчин бас ч үүсчих гэж ийм бас зүйлүүд байх нь. Тэгэхээр эцэст нь бид нар бас ингээд дүгнээд явах тул бидний амьдралын хэм маягаас чи үүсэлтэйгээр үүсэж байгаа зүйлүүд чинь дааврын тогтолцоонд нөлөөлдөг юм байна. Тэр нөлөөллүүд нь яваад ирэхээр аль дааврын тогтолцоонд яаж нөлөөлөхөөс хамаарат бие галбир төрөх нь бас өөр болдог юм байна. Тархалтууд өөр харагдана шүү дээ. Тэгэхээр хүн бол ерөнхийдөө бас тархалтынхаа хэлбэрийг харж байгаад асуулаа яаж суух гэдгийг яг юм арай өөр даавар байх нь гээд хэмнэлтэд бас зохицуулж болох нь тийм үү. Тэгэхээр одоо төгсгөл хэсэгтээ дараагийн хэсгээр бол тэр хэсгийн талаар бол ярилцгаар байгаа. Тийм байна. За